За энэ бүтлүүтлээ. Миний бодлоор бараг л бүтлүүтлээ. Дахиад ийм ууд байна. За орчих юм бол зүгээр клинсертэй хөнгөөр ингээ арчаад авчгаа арилжтэй шүү. Hello. Тему unboxing видеонд тавтай морил шууд эхлэе. Энэ ингээд нэг ууд байгаа. Тэгээд дахиад ийм ууд байна. За энэ бүтээгдэхүүнүүд донд маань хумснаас гадна хөмсөг сормосны хийм хийхэд ашиглах тийм нөгөө нэг удаагийн юм хум тэрээд штэ одоо самандаг юм хум те тэд нар хүртэл байгаа. Тэгээд тэгэхээр би одоо энэ суудсан байгаа энэ өөрөөгөө угаасаа хөмсөг сормосны хийм хийх гэж ашиглах учраас гэрлээ тавьсан. Гэрэл маань нөгөө юм half moonlight маань ирсэн байгаа. Гэрт маань ирсэн байгаа. Тэгээд тэрийг авчирна. Тэгээ энэ өрөөг ингээд тийм ашиглахын тулд хумсны юмнаас гадна иймэрхүү хөмсөг сормосны бас захиалсан байх нэ. Гэхдээ би бүгдийг хамт харуулж чинь та хэд сонирхолтой байна байх. Энийг тавьчих. За ихнийх хийх юм бол айгу зөөлх юм байна. Би энэ зүүн гараа ингээд тавья гэж одоо тохооныхоо дор тавья гэж одоо авсан байна. Тэний хамсаг артаа. Би өчигдөр Стокгольм Евровикт орохгүй хумсаа уржиг дээр гэж гоод бодсон. За энэ дундуур нь би өөр юм ярьчихдаг юм аа guys. Окей. Энийг бол задлаг харагдаж байгаа ажлаа энэ нөгөө юу хумсныхаа төлсийг хумсанд ашигладаг нэг төлсүүдээ би ариутгахтай ашигладаг. Тэгээд би өмнө нэг авчихсан маань тэр маань нэвтэрсэн байхгүй юу? Тийм болохоор би нөгөө энэ дотор ингэж юмнуудаа хийгээд ариутгаад байсан. Тэгээд одоо ямарч энийг авцсан учраас энийгээ дахиад задлаад ашиглах нэ. Энэ болохоор хүмүүстэй биш үү? Энэ хараа ийм. Тэгээ энийг таад гадарлаж байгаа сте би нөгөө юунда тавих гээд ийм хэлбэртэй энийг гэс би таад харуулж ийм таарч нэг уу те. За ингэж ашиглах гэдэг. Гэхдээ бүгдээрээ ажиллаж ийн үгүй харцгаая те. Сүп. I don't know. За энэ бол үнэхээр супер тэнэгдэлт байлаа. Та нар юу гэж бодож байна? Та нар ихтэй юу гэж бодож байна? Ингээд хүн суух дуртай байх болов? Жохоо сони юм уу? Яа, би бол энийг жоохон тэнэг гэж бодлоо. Гэтэ яг ашиглах учраа олох хаа. За энэ бүтлүүтлээ. Миний бодлоор бараг л бүтлүүтлээ. Дараагийнх болохоор жижигхэн юм байна. Би нөгөө нэг юм захиалахаараа бүр үнэхээр олон юм авдаг болохоор яг юу авснаа болыг тоочны санахгүй байхгүй. Энэ бичлэгээр гараад байсан. Хараа. Энэ нөгөө 3D товгор могоо энэ төр хийдэг хэн энэ хараа. So cute. So cute. Энийг тавьчих. За дараагийнх. Yeah. Энэ болохоор та хараач мэдж байгаа ах энэ нөгөө ирүүнийхээ доор ингээд дүүчдэг хамгаалалт шиг юм баггүй юу? Бүх тос бүрдээ нэг ууттай болж байна. Яг би энийг авсан бэ гэхээр нөгөө миний ингээд ойрын хараа ингээд муудаад жирэлцээд байгаа байхгүй. Тийм болохоор би харааны шил тогтоолгоод ажиллаж явах үедээ шил зөө гэж бодсон. Хэрвээ шил зүүчих юм бол давхар би нөгөө одоо хэрэгэлдэг ийм юмаа зүүж чадахгүй шүү дээ. Хаалгаа. Тийм учраас ийм жижигийг авсан. Шилээ авахаараа зүгэн.
За нэг ингэсгээд даймтаж ингээд энэ хоёрыг ашиглах юм байна. Тэгээд чихэндээ ч юм уу зүгх юм байна. Дараа би энийг зүүж харуулъя за. За ийм авсан байна. Дараагийнх энэ юу юм шиг юм. Лак шиг юм байна. Одоо нэг юм. Энэ. Ерөөсөө энэ. Энэ тэгээ энэ болохоор нэг юм юунууд байсан. Бейж өнгөнүүд байсан. Нилийн бейж. Тэгээд хамгийн хөөрх юм давхар юм уусгадаг чоглоотойгоо ирсэн байна. Тэгээд энэгээр бид нар ингээд гой уусгалт хийж болно. Уусгалт хийж болно. Яа тэгэхээр энэ хитрхи юм шингэн биш. Өртөг пейнтинг жел шиг юм текстуртэй мэддэг аахгүй. За энийг бүгдээр яанчлаа. Тэг хөөрх юм нь бас энэ нөгөө юу юм бэ? Ийм display cards-тайгаа бас ирд юм байна. Яа. За дараагийн. Бас адилхан юм шиг байна. Энэ ямар өнгө юм бол? Ийм өнгөтэй юм. Энэ display cards-тай. Тэгэхээр энэ нэлийн гэгээлэг өнгө байгаа гэж бодож байна. Энэ хараа. Хөөрх юм бэ. What is it? Энэ бол ингээд харуулах шаардлагагүй байна guys. Энэ зүгээр нөгөө юу вэ? Мини тайл энэ хараа ингээд сормосны хийм ч юм уу сормос хийжээд ингээд доороос нь хардсан шүү дээ тий. Ингээд барьж хардаг юм. Тайл юм. Нэг шүдний юм шиг. Тийм. Тайл. За энэ дараагийнх. Энэ бас яг өмнөх өнгө байна. Тэгээ энийг гоё яаж анзалдгийг би тусна ингээ харуулъя за. Энэ болохоор саятай адилхан өнгө юм. Гэхдээ гурлаа өөр өнгө байх гэж найдаж байна. Арай ч адилхан авах байлгүй дээ. And нэг юм 3D 5-оор ийм юм байна. Хитрхи 5-аар биш. Гэхдээ энийг айгаа гоёор ашиглаж болно. Тийм ээ. Найн тавьчих. Дараагийн. Энэ хараа ийм олон шиг нөгөө энэ амар байцтэй. 4 5 энэ угсаа 10 шиг байна. Тэгээд хадаа. Энэ одоо энэгээр нөгөө нэг хүмсэг сормосны ханаг салгадаг шүү дээ. Тэгээ эндээ нөгөө юм самтай бас барагчтайгаа хамт байдаг. Энээс авсан юм байна. 10 шиг байна. Энийг болохоор охиндоо авсан. Энэ спонжнууд нөгөө манай охин ч одоо 9 настай болохоор энэ юмдаа ариутгаж мэдхгүй. Тэгээ угааж мугаана гэвэл санаад багтахгүй шүү дээ. Тэгээ яг ийм олон ширхгийг авсан. Нэг 7 хоног хэрэглэчихэд нэг нь хайчих гэдэг ч юм уу тийч хэлээ гэж бодоод ийм охиндоо авсан. Мини спонжнууд. Манай охин одоо буддаггүй л дээ 9 настай. Гэхдээ ийм блаш тавьдаг байхгүй хөрх нарны цэцэд төрчөөд нэг юм блаш тавьдаг. Тийм зориулж авсан. За. Oh yeah. Энэ бол миний банк хэрэглэдэг нөгөө нэг удаагийн мод төлөвлөгч мод байна. Яг дууссан. Яг өчигдөр дууссан. Өчигдөр дууссан. Энийг одоо гаргаж үйл ашиглах нь байна. Энэ болохоор жоохон юу авсан байна. Тэ. Яг иймэрхүү юм сонирхдаг хүн байж магадгүй шүү дээ. Надад яг энэ байхгүй байгаа гэсэн болохоор энийг бүр яг энэ байхгүй юм чинь гэж авсан байхгүй. Тэгээ Hello Kitty авсан. Яг Hello Kitty надад зөндөө байгаа ч гэсэн ийм нөгөө юм юутай printтэй animal printтэй бол байгаагүй. Хөөрхөн магадгүй. Энийг авсан байна. За. Энэ бол миний бүр маш их хэрэглэх дуртай спонж. Би энэ спонжд айгүй дуртай. Би энэ тэр дөрвөлжин спонжноос илүү би энд илүү дуртай. Тийм учраас энэ жоохон үнэтэй байдаг. Ер нь бол. Тэгтээ би нэгийг нь бол удаан хэрэглээд гэж боддог. Чаддаг. Та хэд одоо энийг ингээд шууд заварчих юм бол зүгээр клинсертэй хөнгөөр ингээд арчаад авчихаа арилжтэй шүү. Тэгэхээр би тэгж айгүй удаан хэрэглэдэг энийг. And
Яаж хийсэн бэ? Хараа энэ залавчны 3D хийв. Би нөгөө өөр дээрээ нэг юм амар юм гласс шиг юм урт хумс хийгээд өөр дээр хийхгүй байна. Ямар ч тааш нэг тийм гоё креатив гоё дизайн хийж зургийг тавья гэж бодоод ийм залавч авсан. Гэхдээ би ер нь бол энийг туршиж үзээгүй яаж хэрэглэдэг нь мэдэхгүй байхгүй. Тийм болохоор ямар ч тааш аваад гоё хэрэглэж үзье гэж бодлоо. Бүгдээрээ дараа зүгээр нэг юм try хийж үзэх үү. Дараагийн бичлэгэн дээрээ. Энэ гэхдээ амар хөөрхөн хий бас юм хараа. Энэ бензел яшиг. Окей. За ийм хий авсан байна. What is it? Энэ болохоор ийм нарийн сам хөмсгний бүгд таглаатай учраас надад амар таалагдсан. Нэг ийм юуны хувьд ч гэсэн safety талаараа ч гэсэн ийм нарийнхан хүн байна. Тэгээ энийгээ бас хүндээ өгж явуулж болно. Хэрэглэжээд энэ тань дээр хэрэглэсэн шүү, brush шүү. Тэгэхээр авч явж болно шүү гэдэг өгч болно. Ийм нарийнхан. Энийг авсан байна. Үнийг би бодож өөртөө авлаа гэдэг шиг. Энэ болохоор нөгөө юу? Ийм банд одоо өсний банд шиг иймэрхүү юм байгаа заяа. Тэгээд хүнээ хөвтүүлээд нөгөө хөмсгний хийм энэ төр хийхдээ хүсийг нь хамгаалаад ингээд зүйлэх чи гэж бодсон. Тэгээ ягаад иймэрхүү экстра юмнууд авсан бэ гэхээр би чи хөмсг сормосны хиймээ одоо хийж эхлэх байгаа. Тэгэхээр хүнээ татахын тулд аль болох би экстра үйлчилгээ тэр үнд үзүүлэх гээд хичээж байгаа учраас юм сонирхолтой жижигхэн юмнуудаараас тий үйлчлэгчид татъя гэж бодоод ийм ирэх юм бол өсөнд нь зүж өгнө. Үсийг чи хамгаалж байгаамаа тий ингээд амар care хийх юм бол магадгүй дахиад ирэх байх гэж бодоод ийм авсан байна. Энийг авсан байна. За энэ юу байх вэ? Энэ хогнуудаа яаж хайнаа хүмүүс юм. Ашгүйдээ энэ хамаг юм өөрөө бэлэн ирсэн юм шиг байна. Oh my gosh. Рита, харта. Надад энэний нөгөө нэг нилээн саар лавтрууд надад байсан. Вау. Амар гоё байгаа зэднэр. Тэгээ энэгээр бас юу яаж болно? Энэгээр л зөвхөн бодох гэж л би ашиглана. Түүнээс шиг энэгээр ч одоо нэг юм зурлан баг л хэрэглэхгүй шүү дээ. Ийм үгүйсээ тод гарахгүй учраас тэгтээ үнэхээр гоё юм. За. Энийг тэгээд ашиглах нэ. За дараагийн. Надад ийм од зүрх байхгүйсэн. Надад юу нэг гот стилийн төмрөн металл юунууд амар их байгаа ч гэсэн од байхгүй. Од тав шүү тэгээд зүрх байхгүйсэн. Тэгсэн байна. Энэ болохоор юм жоохон гаригийн унжлаг юм аксессуар байна. Энэ charm гэх үү? Энэ байна. Энэ болохоор би нөгөө дахныхаа толгоонд хийх гэж авсан. Би 6-г авсан. Энэ нэг одоо тийм яг 6 ширхэг гэж бодож авсан. Энэс нь 2-ыг ийм байна. Энэ болохоор энэ амар гоё заяа. Хөмсгний хиймийг жишээ сармусны хиймийг ашиглаад манай гэрээс над руу энэний зургийг явуулж ирсэн байхгүй. Энэ яадаг учиртай хийв бэ гэхээр сармусны хийм ашиглахдаа хийхдээ ашигладаг хийв. Тэгтээ энэ ийм байгаа. Ийм бэрчгэр. Тэгээ энэ юу вэ гэхээр бид нэр энэ дундуур нь сармусаа оруулаад гоё хийвэнд оруулаад гэх юм бол энэ нэг юм хэрэг урт сармустай хүнийх бол шууд аним лаш шиг яг нэг хэсгний бөөгнөрсөн тод харагдана гэсэн. Энийг зөв ашиглаж чадах юм бол. Тэгээ би бас яг тийм туршлагатай хүмүүс ч гэсэндээ би өөр дээр ч юм уу одоо туршаад үзэх нь шүү дээ. Энэ хийвээ ирсэн юм чи. Тэгээд аним лаш юм бол хүмүүс дуртай байх юм болов? Энэ болохоор амар сонирхолтой. Энэ хараа. Эдгээр юу вэ гэхээр энэ сорон захгүй юу? Соронцтой. Тэгтээ нэг талыг нь ингээ хумсан дээрээ наачна. Тэгээ соронцон дээрээ ийм ямар нэгэн соронцтой гоё чарамсууд наагаад өгчих юм бол хүн ус мусанд орохдоо цуг авч тавьчаад
гармаараа угаачаад буцаад тэгээс харамсан дээр тавих боломжтой. Тийм ч харамсахгүй юу? Яг уу та нар мэдгүй байх юм би яг үзүүлэхийг хичээнэ за. Гэхдээ ямартайч үзмээр байл сануулад бичээрэй. Нөгөө соромжтой шарамсаа яан гэлээ гэж. Энэ бол ойлгомжтой. Хөмсөг соромсаа угаадаг brush. За энэ бол арай надад ийм хүн биш. Ягаад ийм гэсэн бол? Энэ хүн чамс байна. And энэ хатдаг байна. Энэ зүгээр ийм хөөрхөн нөгөө юу байна хараа. Ийм бааны шиг хэрний зүрхтэй чарамсаа байна. Бас хөөрхөн л шүү дээ. Oh yes. Энэ хараа. Ийм дөрвөлжин юмнууд. Одоо нэг юм диско дизайн хиймээр юм шиг. Дисконы гэрэл шиг тий. Энийг би бүр ямар хөөрх юм бэ гэж харж ирсэн байхгүй нэг Япон бодолтноос. За. Энэ нөгөө дисконы өөр өнгөх. Гой тод өнгөтэй. За тэгээд энэсээ дахиад авсан байна. So энэ бас хээ байна. Yay! Энэ хээ маань Embossны 4 төрлийн загварын bows. Энэ дээрээ гоё. Гэтэ нэг гоё юм нь ийм гоё юу болохоор тий уг нь эднэрийг ашиглаж бид нар өөрсдийнхөө bows энтрийг гоё креатив байгаар хийх юм бол хумсан дээр тогтохдоо нөгөө юм гоё дугуй хэлбэрээрээ бид нар хатааж болно. Тэгэхээр ингээд тавьчингуудтай амар сүртэй займаа үлдээд байдаг ч том чарамс хэрэглэхээр тийм асуудал гарахгүй юм байгаа юм. Тэгтээ би бас хийж үзээгүй. Тэгтээ бүгдээрээ хийж үзэх болно. За. Миний хүү одоо 12 минутын дараа ирэх юм байна. Тэгээд амжих баг гэж бодож байна. Зүгээр юм нарийнхан шигтгэж шиг юм ах юм. Энийг болохоор би тааж та. За энэ нөгөөх нь нөгөө бахны болгоод тэгээд энэ болохоор бас нэг юм charms юм шиг байна. Энэ бас charms юм шиг байна. Гэхдээ golden. Тэгээд энэ болохоор нөгөө нэг удаагийн shit энэ надад байгаа шүү дээ уг нь. Ийм нарийнхан хараа ийм толгойтой. Ийм нарийнхан толгойтой. Хүн шиг юм байна шүү дээ. Мини хүн шиг. Энийг болохоор би гэрлэг авч явах юм. Аагүй. Энийг би ажил дээр хэрэглэх юм байна. Яагаад гэвэл би энийг ажил дээр хэрэглэн яагаад гэхээр юу юм бэ? Би ажил дээр зөндөө багснууд аваад ирсэн явандаа хүний нүур бодно гэж бодоод хартаа. Тэгээ багс угаач авсан юм байна хөө. Би одоо ойлголоо. За би ер нь ингэж юу ачи. Зогсож идэхгүй бол надад айгу тохгүй юм. За энэ бас нэг юу юм шиг байна. Яг өмнөдөө адилхан хараа ийм сэт байна. Эдгээр гайхалтай ер нь угаасаа юу юм бэ? Бичлэг хийж харуулахаар их болцсон юм байна. Тэгэхээр иймэрхүү тэмүгээс авсан хямдхан сэтүүдээ харуулъя за. Амтнуудыг нь бүгдийг. Энэ амар хөөрхөн хараа юм зүги. Гүний авсан байна. Ямар ч чамаа ирд юм бэ? Энэ бас юу вэ? Энэ нөгөө юу? Доотлын сормосны хэв. Хараа ийм нэмтэн байт юм шүү. Доотлоогоо сормосонд тавиад ингээ хийм хийх шүү дээ. Супер happy. Өөртөө хийж үзье за. Гэтэ би нөгөө өөртөө хийм хийж бичлэг хийхээр cringe нэг тийм эвгүй санагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр зүгээр хийчээд харуулъя за. Энэ хүнтэй модыг би хийсэн. Миний байнгын хэрэгтэй. Нарийнхан бодолтон дээр маш сайн ашигладаг. Энэ бас нэг хий байна. Энэ гэхдээ нөгөө юу ийм 3D 5-р цэцэг навчны хий да.
Энэ болохоор тенээр уусгалт хийхдээ би ашигладаг хумсан дээр. Тенээр уусгалт хийхдээ ашигладаг. Бас энэний нэг давуу тал нь одоо бид нар металл powder үрдэг штэ. Тэгээ би топ тавихаас өмнө заавал энэ хойтлын хэсгээ цэвэрлэх ёстой шүү гэж хэлээд байдаг штэ. Энэгээр цэвэрлэхэд маш гоё идэг. Хойтлын хэсгээ зүгээр ингээл явчихдаг. Маш сайн цэвэрлэдэг. Металлны өрмгийг гэсэн үг штэ. Тэгээд энэ болохоор хараа дотроо ийм олон ширхэг байгаа. Яг ийм нарийнхаа юмнууд байгаа. Энэ болохоор яадаг вэ гэхээр бид нэр хиймнийхаа хэвийг тавилаа. Сормосоо ингээд тавина штэ тий. Тэгчээд нөгөө нэг бутаад босч ирэх гээд байдаг штэ сормос маань ингээд. Тэгэхээр тэрийг ингэж даардаг зориултын юм байгаа шүү за. Яг энэ одоо тэнийх ч юм уу. За багтсан гэж. Энэ болохоор за энийг яг ойлгохгүй. Нэг юм чимэгтэй юм шиг байна хараа. Ойлгохгүй. Нэг ойлгочиход хэлээ за. Энэ болохоор бас хөөрхөн нэг удаагийн энэ эдгээр ингээ хүн юм байна хараа. Нарийнхан хүн. Тэгээд хүмүүс самсны хэмжээг нэг хэрэглэх байх гэж авсан баг. Дахиад ураг авчих. Энийг өнөөдөр авч харин за. Энэ бүр намайг амар гоё болгочлаа. Яагаад гэхээр би бол дэрийнхаа чих ухагч. Тэгээд би чих ухдаг юм авсан. Манай нөхөр чихээ ухуулахаар дуртай. Манай хоёр охин их дуртай биш ч гэсэндээ ухуулдаг байхгүй юу? Амар хөрхөн. Тэгээд I got this. Энэ хараа. Энэ нэг юм байна. Үзүүр нь энэ юм байна. Энэ тийм силикон юм байна. Үзүүр нь ус биш силикон. Окей. Тэгээд ийм юм байна хараа. Ингээ. Ашгүй дээ. Чи хухагч авчихлаа. Энийг авч харнаа. Шууд авч оролдох юм шүү дээ. Манай нөхөр бол ингээ хараа баярлна. Хоёр охиндоо шууд харуулсан шүү дээ. Чихээ ч угцгаа гэл. Манай хоёр айгаал. За энэ болохоор амар юм надад Kurami Kitty энэ төр зөндөө байдаг зэрэг. Гэхдээ энэ хамгийн супер cute size байсан за. Амар хөөрхөн жижигхэн size-ны Kurami. Энийг их харсан байхгүй. Тэгээд sweethearts ягаан гэдэг сэтгүүл. So many hearts and charms. Энэ надад амар гой санагдсан. Ийм класси гой хумсан дээр тавьчихад нэг юм сонирхолтой биш гэж үү? Чимэг болж өгнө. Энэ болохоор одоо 100 болж байгаа энэ хясаа дун мун энтертэй тийм юмны хэв. And энэ болохоор зүгээр юу байна? Нөгөө юу сормосны хийм хийж явахдаа хэрвээ зохин амар онцлог хүн байх юм бол ингээд дээш нь татдаг шүү дээ. Ингээд наачдаг. Тийм нааддаг, наалтай. And eyelash shield. Ийм юунод байна. Ийм зүгээр наалтнууд. Одоо нүдний патч тавьдаг шүү дээ бид нар юм хэмжээтэй энэ доор нь тэр шиг хэрнээ арай мини хувилбар нэг юм нүсэр том биш жижиг. Хараа. Энэ бол харуулчихсан дахиад авсан байсан байна. Энэ болохоор ийм чамс надад байгаа. Гэхдээ хар өнгө баг байхгүйсэн байхгүй тий. Хар өнгө орсон байсан болохоор авсан. Энэ нэг иймэрхүү юм got style-ууд хийхдээ идэхгүй ашигладаг. Хоёрыг авчиж. Энийг гэхдээ би арайч хоёрыг дарааг байхаа. Энэ Тэмүгийн алдаа минийх биш.
Тэгээ найзуудтай ингэж миний буруу биш гэж хэлэхгүй бол намайг чи 2 3 юм аваад байгаа зүтэй нэг юм хидавтай ингэж хэлдэг. За энэ бол ийм юу вэ? Хясаамсаатай нэг юмрхүү чармстай. Энэ болохоор зүгээр л амар гой санагдсан. Энэ мини чулуунууд. Тэгээд энэ нэм 3D мөг байна. Мөгний хүмүүс амар их яваад байсан нэрээ. Та нар мөгийг тренд болсон гэж бодож байна. За энэ юм байна. Нэг юм тунгалаг ус шиг гой санагдал авсан баг тийм. Окей. Энэ юу вэ? За ойлгоод хэлээ. Энэ чимхүүр шиг юмтай. Тэгтээ энэ хараа ийм байх юм. Ойлгохгүй. Сони энэ аюу авсан болоо тий. Энэ хавчиг болохоор хэлнэ за. Би одоо шууд ингээл хөмсөг сормосны зар тавиал бужигнана гэж бодсон юм шиг байна над тий. Тэгээд аюу их юм авсан юм байна. Энэ бол сарнц. Гэтэ энэ дөрвөлжин хараа. Гэтэ аюу олон ширхэгтэй. Why вэ? Хоёр хоёрыг авсан шүү дээ. Энэ хоёроо соёлонгосон. Энийг хүнд өгнө. Энэ ихтэй амар хөөрхөн хараа. Энэ бүгд ийм гурвалжин талцтай. Ийм жижигхэн ихтгэс айгу гоё гэдэг шүү дээ. Энэ болохоор нөгөө юу яадаг? Brush тавьдаг юм байна зүгээр. Энэ ихтэй баг хамгийн амар юм билий. Би нэг юм цилиндр нэг юм авч ирсэн тэр нэг тийм гоё биш. Амар намхан санагдсан. Энэ өндөр байлгамаар байсан. Oh yeah. За тэгээд Гэтэ энэ өөр зүрх байгаа шүү. Харж байгаа зү арай өөр өнгөтэй за. Энэ зүрх авсан байна. Тэгээд жоох экстра charms энэ арай том сармартай. Надад зөндөө том би байгаа тэгтээ. Айнс мөгний хив байна. Мөг захиалсан. Тэгээ мөгний хивийг нас авцсан. Яа ингэ даа тий. За. Дахиад хив байна. Энэ тэгтээ бүр амар зэрлэг за. Юу гэсэн үг гэхээр энэ хүний нүүрний хив. Харагд юм. Овгор нүүрний хив. Шууд ийм хумсан дээр нь пак гэд нүүр тавина гэж боддог. Сонирхолтой. Маш их. Тэгээд ямар их хив авсан бэ? Сараа тэгэлж. Сарнайны хив. Энэ бас дахиад нэг бантны хив байна. Бөөс. Энэ сүүлчийн хив. Энэ цэцэгний хив байна. 5 талцтай. Өөр цэцэг гэсэн үг. За. Одоо энэ бол маш их буунууд. Тэгтээ төрлийн шигтгэдэг өнгөтэй буунууд. За. Энэ бол юу хараа ийм тавир лакны тавир. Тэгтээ би энэ лакны тавирыг яагаад хоёрыг авсан байхгүй би энэс хоёрыг авсан. Гурвыг авсан юм. За яагаад гурвыг авсан бэ гэхээр мэдэхгүй байна. Тэгтээ ер нь бол хоёрыг бол хангалттай гэж бодож байна. Яагаад тэгэхээр юу вэ? Нөгөө гой ийм одоо солонгосоос авдаг тэр гой сет хүмүүсний будагнууд шүү дээ. Especially тэднийгээ давхаж авсан юм.
За unboxing видео маань ингээд дууссан. Тэгээ үзсэнд баярлалаа. Бас лайк, саб дарж байгаа, бас дарахж байгаа хүмүүстээ баярлалаа. Гинт өөр болоо гараад ирсэн болохоор sorry. Гэхдээ яг ингээд төгсгөлөө хийх гэжсэн чинь манай үйлчлэгч орж ирээд хонхтой уурсан ахгүй хаалганы. Тэгээд энэ бичлэг ингээд замхарсан юм аа. Гэхдээ угаасаа яг харуулах гэдээсэн бүх юмудаа unboxing хийгээд яг дуусчихсан учраас тэгээ ингээд орхисон. Тэгээ одоо ингээд төгсгөлөө хийж байна. Баярлалаа. Баяртай.